За бүгдээрээ сайн байцгаана уу? За бүгдээрээ зориулт гаргаад бас эзний үгнээс суралцахаар ирсэн та бүгдэд баярлалаа. Тэгээд бидний хувьд өчигдөр хамтдаа гэр бүлийн семинар 5 дахь оройноос эхлээд өчигдөр орой бид нар хамтдаа хийж дууссан. Тэгээд ямар нэгэн семинарын дараа бид нар бас ер нь жоохон ядарах гэдэг нөгөө нэлээд номын дуу сонсчгаар тэгсэн ч гэсэн зориод жоохон ачаалтай ядарсан ч гэсэн тэгээ цуглаандаа зориод ирсэн бас гэр бүлүүдтэй баярлалаа, бас шинээр ирсэн хүмүүстээ бас баярлалаа. Тэгээ бүгдээ хамтдаа өнөөдөр 20 дугаар Тимот номоос өргөжлүүлээд судлана. Тэгээд юуны өмнө бүгдээ зүрх сэтгэлээ бэлдээ залбирая. Өнөөдөр Бурхан өөрийнхөө үгээр дамжуулан бас надад ойлголт ухаар илчлэлтийг өгөөсэй гэд. Тэг яг би тухайн яг энэ Библийн текстэн дээр яг юу яригдж байна гэдгийг одоо нөгөө нэг бодоод бичээ тайлбарласан ч гэсэн магадгүй Бурхан бидний дотор одоо биднэрт магадгүй юу сануулахыг хүсэж байна те тэрийгээ бас сануулаасай. Магадгүй зарим хүмүүсийн яг Бурханаас те би Бурхан надтай ярихыг сонсмоор миний амьдралын яг энэ хэсэгт Бурхан яг үгээ хэлээсэй гэсэн бас тийм хүлээлттэй бас хүмүүс бас байж магадгүй. Тэгээ ямар ч л гэсэн Бурхан өөрийн ариун сүнсээрээ бидний нүд ажиллах болтгой тэгээ хамтдаа залбирая. За бидний хайртай аав минь бид нар таныхаа өмнө ирээд залбирч байна. Тэгээд таны оршихуй бид нартай хамт байдаг. Та бид нарыг хүчин авдаг. Та ариун сүнсээрээ бид нарыг удирдан чиглүүлж өөрийн үгийн үнэнийг та биднэрт ойлгуулж өгөөч. Өөрийн үгээрээ та бидний зүрх сэтгэл оюун бодлыг шинчлэн өөрчилж бидний амьдрал дээр өөрчлөлтүүдийг, баяр хөөргийг, амар тайвныг та авчирч өгөөч. Тэгээд бид бүгд үнэхээр таны үгийн дагуу амьдарч, таны үгийг зүрх сэтгэлдээ суулгаж, таны үгийн үнэнээр амьдрахад та бидэнд туслаарай. Тэгээд үгийнхаа цагийг тань даатгаад таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За өнөөдрийн үед 2 дугаар Тимот 2:14-өөс 26 12 ишлэл бас нэлээд ишлэл байна. Тэгээд юуны өмнө хамтдаа энэ хэсгийг харъя. 14-өөс эдгээрийг хүмүүс сануул үгийн талаар маргалдахгүй байхыг Бурханы өмнө тэдэнд анхааруул. Маргалдах нь ашиг тусгүй бөгөөд сонсогчдыг сүрүүлдэг. Чи өөрийгөө үнэний үгийг зөв заадаг, ичих зүйлгүй ажилчин гэж Бурханд харуулахын тулд хичээнгүй байна. Бурханыг үл хүндэлсэн дэмий ярианаас зайлсхий. Энэ нь Бурханыг үл хайхрах байдал руу улам дагуулдаг. Уг нь хавдар мэт тархдаг хүмүүс бий бөгөөд Хименай Пилет нар тэдний тоонд багтнаа. Тэд үнэнээс гажиж амьлал аль хэдийн болоод өнгөрсөн хэмээн ярьж зарим хүний итгэлийг алдагдуулж байна. Гэсэн хэдий ч Бурханы тогтоосон суурь нь эзэн өөрийнхнийг мэддэг, эзний нэрийг дуудагч хүн бүр зөв босоос хол байгтун гэсэн тамганы бичээстэй бөгөөд хөдлөшгүй бат юм а. Том байшинд алт мөнгөн сав суулга байгаа зогсохгүй мод шаврын сав суулгач бас байдаг. Заримыг нь онцгой үед, заримыг нь жирийн үед хэрэгэлдэг. Иймд дээрх зүйлсээс өөрийгөө цэвэрлсэн хүн л ариусгагдан тусгаарлагдсан, эзэндээ хэрэгтэй алив сайн үйл бэлтгэгдсэн онцгой үед зориулагдсан сав суулга мэт байна. Залуу насныхаа дур хүслээс зүгт цэвэр бодол санаагаар эзнийг дуудагчдын хамт зөвхт явдал, итгэл, хайр, амар тайвныг мушиг. Мунхаг утгагүй маргаанаас татгалз иймэрхүү юм зөрчил тэмцэлд хүргэдэг гэдгийг чи мэднэ. Эзний зарц хэрэлдэж маргалдах ёсгүй. Харин бүгдэд дүлгөөн хандаж, заах чадвартай, төвчээртэй байж, эсэргүүцэгчдийг төлөв даруугаар зааж сурга. Бурхан тэдэнд үнний мэдлэгт хүргэх, гимшлийг сойрхуул тэд ухаан орд өөрсдөөр нь хүслээ үйлдүүлэхээр олзлон авсан сатааны өрхнөөс малдрах юм а гэж. За энэ дээр нэлээд бас чухал зүйлсүүдийг дурдсан байгаа. Тэгээд бүгдээр хамтдаа харъя. Хамгийн эхний ишлэлийг харах юм бол юуны төрөнд юу гэж хэлж байгаа вэ гэхээр эдгээр хүмүүс сануул гэж хэлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр 1-р Тимотийн 6-р бүлгийн 20-р ишлэлдэр одоо бид нар бол 20-р Тимот номроо орсон. 1-р Тимотийн төгсгөлдэр Паул Тимотед бас юу гэж хэлдэг вэ гэхээр чамд хариуцуулсныг сахин хамгаалаа гэж хэлдэг. Бурхныг үл хүндэтгсэн дэмий яриа хуурамч тэр сургаалаас зайлсхий гэж сануулдаг.
Тэгэхээр энэ 2 дугаар Тимот номон дээр бас 2 дахь захидал дээр бас энэ зүйл гарч ирж байна. Энэ дээр юу сануулж байгаа вэ гэхээр үгийн талаар маргалдахгүй байхыг Бурхны өмнө тэдэнд анхааруул. Энийг анхаараарай. Маргалдах нь ашиг тусахгүй бөгөөд сонсогчдыг сүрүүлдэг гэж. Тэгэхээр үгийн талаар одоо ингээд маргалдах нь одоо бидний хувьд одоо янз бүрийн байдлаар л маргалдаж одоо нэг өөр хоорондоо ч юм уу тий ах ихтэйстэйгээ эхнэр нөхөртэйгөө хүүхдүүдтэйгээ маргалдаж үзээгүй хүн гэж бараг байхгүй бах тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор илүү үгийн талаар одоо нэг Бурхны үгийн талаар нэг юм жижигхэн үгний ялхааг ч юм аваад тэрийг томруулаад дэвэргээд утгагүй маргаан үүсгээд магадгүй хоосон философи тий шинжлэх ухаан өөрийн мэдлэг өөр өөрсний мэдлэгээр уралдаж ярилцаж байсан байж магадгүй. Гэхдээ энэ нь үнэнд хүрэгдэггүй маа. Харин маргаан хуваагдал үүсэх нь ямар ч ашиггүй сүнслэг өсөлт авчрахгүй хинт ч тус болохгүй гэж хэлж байгаа. Энэ нь бас цагаа алдах тий эрч хүчээ барах одоо дэмийл зүйл байна. Одоо нөгөө маргаа хийх тий. Үнэндээ бид нар Библи Бурхны үгэн дээр яг юу одоо Бурхны үгнээс бид нэмж хасаж болохгүй гэдэг ер нь бол нэг үндсэн зарчим байгаа даа шүү дээ. Тэгтэл Бурхны үгэн дээр нэг өөрснийхөө үжил бодол санааг нэмээд тэгээд тэрнийхээ одоо тэр зүйлээсээ болоод ингээ маргалдаад байх нь дэмий цаг үүрсэн үр ашиггүй хоосон тийм зүйл байна. Тэгээ хамгийн ноцтой нь одоо итгэлийн суургүй хүмүүсийг сонсогчдыг сүрүүлдэг гэж хэлж байгаа юм маргаан. Тэгэхээр одоо юу гэдэг нэг яг Библиээ сайн мэддэг хүмүүсийн хувьд Бурхны үгийг сайн ойлгож одоо яг тэрийг зүрх сэтгэлдээ оруулаагүй тэдгийлийн сайн ойлголттой биш хүмүүсийн хувьд бодол нь итгэлэн сулран зарим хүмүүс итгэлээсээ хүртэл холдох тийм боломжтой гэж хэлж байгаа. Тэгэхээр гол зүйл нь бид нар Бурхны үгийн үнэн дээр төвлөрөх хэрэгтэй байна. Тэгээд 15 дахь ишлэгийг харах юм бол чи өөрийгөө үнэний үгийг зөв заадаг, ичих зүйлгүй ажилчин гэж Бурханд харуулахын тулд хичээнгүй бай гэж Тимотед хэлэхдээ чи Бурхны үгийг үнэн зөв заадаг гэдгээрээ одоо ичих зүйлгүй Бурхны үгийг л үнэн зөв заагаарай. Тэгснээрээ чи ичих зүйлгүй байна. Тэхийн тулд чи хичээнгүй байгаарай гэж хэлж байгаа гэсэн. Өнөөдөр одоо бид нэр ахлагч нар бас Бурхны үгийг бид нэр заахтаа яг Бурхны үгийг үнэнээр нь те ингээд алдагдуулахгүйгээр бас хуваалцах юмсан. Яагаад гэвэл энэ өөрөө сонсож байгаа хүмүүсийн өмнө бид нар бас хариуцлагатай болчихж байгаа. За тэгээ өргөжлүүлээд харах юм бол 16-аас 17 дугаар ишлэгийг харах юм бол Бурхныг үл хүндэлсэн дэмий ярианаас зайлсхий. Бурхныг үл хайхрах байдал руу улмал тэдгээр нь дагуулна гэж хэлж байгаа. Тэгээд энэ дээр бас нэг 17 дугаар ишлэгийг харах юм бол үг нь хавдар мэд тархдаг гээд байгаа. Одоо тэгэхээр одоо нөгөө нэг маргаан одоо нөгөө нэг юм буруу тэр үзэл санаа ингээд магадгүй тэр зүйлийг оруулах хүн ингээд бусдад амжуулах эсвэл өөрөө тэр бодлоор ингээд цаашаа ургуулад эзэмдүүлээд одоо тэр хавдар шиг тийм тархах тийм аюултай гэж хэлж байгаа. Яг тиймэрхүү байдлаар тархдаг одоо нэг Хименей Пилет нарын тэд нар бол яг энэ үгийг тухайн үед одоо нөгөө багш байсан хүмүүс аваа да. Тэгтэл буруу үг сургаалыг одоо гаргаж ирээд хүмүүсийг төөрөлдүүлэх юмыг хийгээд ясныг энэ дээр Паул онцолж хэлээд байгаа. Тэгээд юу гэж хэлж байгаа вэ гэхээр тэр нэг илүү Бурхны үгнээс илүү буруу гаргаж ирсэн тэр үг сургаал нь одоо нэг хавдартай зөөрлөд дээ. Хавдар гэдэг нь маш хурдан дарахж биеийг сүйтгэж биеийг сүйтгэдэг өвчнийг хэлээд дээ. Ингээд сүйдээ барыг найдваргүй болдог гэсэн. Тэгэхээр энэ чэнэс бид нар юг харж болох вэ гэхээр буруу сургаал худал үг эхэндээ жижигхэн юм шиг боловч хурдан дарахж олон хүнд сөргөөр нөлөөлөх боломжтой байдаг гэж хэлээд байгаа. Тэгэхээр худал сургаал аюултай хавдар шиг аль эсвэл нөгөө вирус шиг бид нар бодож үзэж болно тийм ээ. Ковидын үеэр те вирус ямар хурцтай тархаж ийла. Тэрэн шиг худал сургаал бас газар авахаа өрвөл маш тийм хурцтай бас тархах тийм аюултай байдгаа гэж хэлж. За буруу сургаалын нөлөө юу вэ гэхээр мэдээж эрэг түрүүн бас хэлсэн те хүмүүсийг төөрөгдүүлдэг, итгэлийг сулруулдаг, чуулган дотор ингээд бас янз бүрийн үзэл санаа хагарал бас бий болох боломжтой. Тийм учраас Паул энийг сануулад байна. Тэгээ Хименей Пилет нар гэж хинбэ гэхээр тэр буруу сургаалыг тараасан Христийн үнэнээс хазаасан багш нар байгаа даа. Тэгээ тэд нэр яг юуг ингээд нөгөө нэг халаад одоо Библиэс халаад ингээ говьуулаад ярьчваа гэж. Тэр нь болохоор нэг дараагийнхаа ишлэл дээр байгаа 18 дахь ишлэл дээр.
Тэд үннээс гажиж амьлал аль хэдийн болоод өнгөрсөн хэмээн ярьж зарим хүний итгэлийг алдагдуулж байна гэж. 18 дахь ишлэлээр одоо нөгөө Хименей Филетнер гэдэг байгаа тэр хүмүүсийн хувьд Бурхны үгийг говьлсон гол зүйл нь юу байсан бэ гэхээр амьлал аль хэдийн болоод өнгөрсөн гэж ярьдаг. Тэгээд үнийг Бурхны үгдээр бусад бас Библийнхаа ишлэгийг харах юм бол Библи бас Библийнхаа ишлэгийг бас ингэж бас тайлж өгдөг, бас ойлголтыг өгдөг. Үүнийг харахын тулд бас Иохан 5 дугаар бүлгийн 27-оос 29 дэх ишлэгийг харъя. Амьлалтай холбоотой би яг энэ одоо нэг буруу хэлээд байгаа зүйлийг ялгаж салгаж хэлж өгөх гээд байгаа гэсэн. Библиэр юу гэж хэлж байгаа вэ гэхээр Есүс бол хүмүүн хүү учраас шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг эцэг түнд өгсөн. Үүнд бүү гах. Бушинд бүгд түүний дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд цайныг үйлдсэн хүмүүс нь амийг аврахаар харин мууг үйлдсэн нь шүүгдэхээр амьлах болно гэж. Тэгэхээр ирээдүйд болох амьлтыг аль хэдийн болчихсон юм шиг яриад байгаа. Одоо нэг Хименей Филетнер. Одоо бидний хувьд одоо тэр хүмүүсийн хувьд жоохон говьлж яриад тийм ээ. Бид нэр Бурханд итгэл ингээд сүнсээрээ барыг дахин амьлал ингээд болцсон. Одоо нэг тэ ирэх үед одоо нэг дахин одоо ирээдүйд болох амьлалттай бүх хүн Бурхны өмнө ирээд амьлуулагдаад сайныг үлдсэн хүмүүс нь Бурханд итгэсэн хүмүүс нь амийг аврахаар харин мууг үлдсэн хүмүүс нь шүүгдэхээр амьлах болно. Энэ амьлалтыг ингээ говьлсон ийм хуурмаг сургаал одоо тэр тухайн үед бий болсон гэж. Тэгэхээр ийм хуурмаг сургааллын аюултай зүйл нь хүмүүсийн итгэлийг төөрөгдүүлэх юм байна. Тэгээд үүний үр дагавар нь ингээд маш юм сөрөг зүйлсүүд нэлээд байгаа. Үр дагавар нь үнэнээс хазаана. Хүмүүс янз бүрийн тэр бодол төөрөгдөн. Тэгэхээр ер нь нэг ийм зүйлийг анзаарч болно. Одоо нэг юм хуурамч сургаад Библийг говьлсон одоо энэ яриан те хоосон буруу ярианаас эхлээд тэр нь хурдан тархаад эцэстээ хүмүүсийн одоо нэг итгэлд нөлөөлж байгаа нэг юм одоо нэг юм богино хэмжээний нэг процесс яваад байна шүү дээ. Тэгэхээр бидний хувьд юуг анхаарч өөрсдөө юуг ойлгож бас ямар хяналт ямар шүүлтэр хийж болох боломжтой юм бэ гэхээр юуг сонсож байгаагаа шалгах, юу ярьж байгаагаа анхаарах, үнэн дээр бац зогсох хэрэгтэй гэдгээ бид нар өөрсдөө сануулах хэрэгтэй. Өнөөдөр магадгүй миний ярьж байгаа зүйлийг ч гэсэн та үнэхээр яг энэ Бурхны үгээр яг энэ хэлэгдэж гин үү? Бурхны үгтэй нийцж гин үү гэж бид нар бас шалгаж болно. Өнөөдөр бид нар мэдээллийн энэ 90 зууны үед амьдарч байгаа. Тийм биз? Та бүгд мэдчих. Бид нар хүссэн одоо мэдээлэлээ бид нар интернет рүү ороод, захим шилжээ рүү ороод, сошиал медиагаас маш их мэдээлэл авах болцоод. Гэхдээ энэ дээр бас нэг том аюул байгаа. Тэр нь юу вэ гэхээр буруу их үүсвэрээс та мэдээллийг авах юм бол та буруу үзэл лиг өөртөө тестнэрээ та итгэлийнхаа амьдралаас Бурхныг үзэх, Бурхны мөн чанарыг ойлгох тэр бодол өөрчлөгдөх боломжтой гэсэн. Тэгэхээр бид нар альва мэдээллийг авахдаа зөв шүүж тунгааж Бурхны үгээр шүүлтэ өөртгөж Бурхны үгээр ингэж шалгаж бодох нь бидний хувьд чухал байна. Юу сонсож байгаагаа бид нар шалгах хэрэгтэй, юу ярьж байгаагаа бид нар анхаарах хэрэгтэй, үнэн дээр бац зогсох хэрэгтэй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр орчин цагт болохоор одоо худал мэдээлэл их байна, баталгаагүй баримт их байна. Тэгээд одоо нэг юм сөрөг пост одоо нэг ингэж нөгөө ингээд нөгөө хуурамчаар яг үнэн ч юм уу гүү ч юм уу те ингээд сэвэд одоо тэр хүн тэгсэн гэж ингээд доор нь хүмүүс нь нөгөө нэ ингээд муугаар янз бүрээр хэлээл те. Тэр бүх зүйл нь одоо ердөөсөө тийм сайн зүйл биш ээ гэж хэлээд байгаа. Тэгэхээр нөгөө нэг ийм бид нар нөгөө мэдээллийн яг энэ олон ийм их хүсвэрийн донд байх та хүмүүс заримдаа ямар нөхцөл байдалд хүрдэг вэ гэхээр үнэн худлыг ялгахаа болдог. Буруу ойлголт нь үнэн юм шиг ингээд санагдаад байдаг. Одоо нэг өөрснийгөө заримдаа хүмүүс юу хийдэг вэ гэхээр нөгөө өөртөө таатай мэдээллийг ингээд хаагаад байдаг. Өөрт нь хэрэгтэй мэдээлэл хаагаад байдаг. Тэгтэл тэр нь буруу их хүсвэрээс буруу мэдээлэл байсан байвал тэр нь таних хохиролтой байна. Тийм учраас бид нар альва мэдээллийг альва их сурвалжаас ирж байгаа мэдээллийг энэ яг үнэн үү? Энэ яг зөв зүйлийг хэлж гин үү гэж бид нар шүүлтүрдэх нь чухал байгаа.
Тэгээд Бурхны үг бол бидний суурь байна. Тэгээд аливаа зүйлийг бид нар Бурхны үгтэй бас ингэж харьцуул шалгах боломжтой. Бүхий л зүйлийг шалгах боломжтой байгаа. Тэгээ өнөөдрийн маш зүгээр энгийнээр хэлэх юм бол энэ интернет орчин сошиал энэ орчинд яг хилэгдээд байгаа буруу мэдээлэл нь маш хурцтай тархаж хүмүүсийг бас төөрөгдүүлэх тийм аюултай байдаг гэж хэлээд байгаа. Тэгээ үргэлжлүүлээд бүгдээр хамтдаа 19 дэх ишлэгийг харъя. 19 дэх ишлэлээр юу гэж байгаа вэ гэхээр гисэн хэдий ч Бурхны тогтоосон суурь нь эзэн өөрийнхнийг мэддэг, эзний нэрийг дуудагч хүн бүр зөв бусаас хол байгтун гэсэн тамганы бичээстэй бөгөөд хөдөлшгүй бат юм а гэж. За энэ дээр юу гэж хэлээд байгаа вэ гэхээр Бурхны тогтоосон суурь нь бат бөхөө. Бурхны үг амьд, Бурхны үг өөрчлөгдөшгүй үнэн. Бурхны тогтоосон суурь, Бурхны тогтоосон аль хэзээ Бурхны бидний дунд өгөгдсөн үг үнэн тэр нь хизээч өөрчлөгдөшгүй. Хэдийгээр хүмүүс Бурхны үгийг мушин гуйлж болох ч гэсэн Бурхны үгэн дээр янз бүрийн байдлаар өөрчлөлт оруулаад гуйлж болох ч гэсэн Бурхны үгийн үнэн хизээч өөрчлөгдөхгүй. Харин хүмүүс хуурамч сургаал нь итгэлийн сайн суурь байхгүй бол хүмүүсийг ганхуулах, төөрөгдүүлэх аюултай. Харин бид нар итгэлийн сайн суурь байх юм бол бидний дотор Бурхны үг байх юм бол Бурхны үгийн үнэн байх юм бол аливаа зүйлийг бид нар ялгаж салгах тийм боломжтой гэж хэлээд байна. Хичнээн мянга гуйлсан ч гэсэн үнэндээ Бурхны үг өөрчлөгдөхгүй, Бурхны үг амьд, Бурхны үг бидний дунд байсаар байна. Бурхны үг хүмүүсийг өөрчилдөг, Бурхны үг хүмүүсийн амьдралд өөрчлөлтийг авчирдаг, Бурхны үг хүмүүсийг чөлөөлдөг, Бурхны үг бидний дунд онцгой амар тайвныг өгдөг. Харин бид нар Бурхны үгийг зүрх сэтгэлдээ оруулах үед, Бурхны үгийг бодож тунгаах үед, Бурхны үгийг эрэлхийлж хайх үед энэ нь Бурхны үг ямар хүчтэй болохыг, Бурхны үг хоёр талдаа ямар жилтэй тэр элд сэлэмнээс хурц болохыг сүнс үе мөч хийгээд нугсыг нэвлэн орох тийм хүчтэй гэж хэлдэг. Тийм учраас Бурхны үг үнэхээр өөрчлөгдөшгүй хүчтэй амьд байна. Хүмүүс яг хуу алдаа гаргаж зарим нь итгэлээсээ нээсэж болох ч гэсэн Бурхны үнэн өөрчлөгдөхгүй. Тэгээд эзэн өөрийн хүмүүсийг мэддэг гэж хэлээд. Бурхан хэн жинхнээсээ түүнд хариалагддгийг мэддэг. Хиний итгэл нь үнэн байгааг мэддэг. Хиний итгэл нь яг сөөргүй байгааг мэддэг. Зөвхөн хүний ярьж байгаа, хэлж байгаа гадна төрх байдал нь тэм чухал биш. Харин хүний дотоод зүрх сэтгэл үнэхээр Бурхан руу байна уу? Бурханыг итгэж хүлээн авсан уу гэдэг нь илүү чухал. Тийм учраас эзэн өөрийнхөө хүмүүсийг мэддэг гэж хэлж. Эзэн Бурхан өөрийнхөө хүмүүсийг мэддэг. Өөрт нь жинхэнэ итгэгчдийг Бурхан мэддэг. Тэгээд тэдгээр хүмүүст юу гэж хэлж байгаа вэ гэхээр шудраг бус явдлаас хол байгтан гэж хэлж. За тэр ишлэлийг нь бүгдээр хамтдаа харъя. Тэр ишлэл нь тэгээд итгэгч хүнийг шудраг бус явдлаас хоол байгтун гэж бас хэлээд байгаа. Энэ нь итгэгч хүнийг бас хариуцлагатай байхыг хэлж байгаа. Бурханы нэрийг дууддаг бол нүглээс холдож, Бурханд итгэдэг бол нүглээс хол байж зөв амьдрах ёстой гэж хэлж. Тэгээд энэ дээр дахиад нэг юм сонирхолтой зураглал байгаа. Тэгээд тэр зураглалыг ингээ бас харах юм бол за дараагийн ишлэл дээр байна. Тэр нь 20-21 дэх ишлэл дээр энэ дээр ямар зураглалыг бид нарт өгөөд байгаа вэ гэхээр нэг ийм зураглал байна. Том байшинд аалт мөнгөн сав суулга байгаа зогсохгүй мод шаврын сав суулга бас байдгаа гэж хэлж. Маш олон янзын тийм сав суулга, зарим нь мод шавар, зарим нь алт мөнгөн тийм сав суулганууд байна. Заримыг нь онцгой үед, заримыг нь жирийн үед хэрэгэлдэг гэж хэлж. Иймд дээрх зүйлсээс өөрийгөө цэвэрлсэн хүн л ариусгагдсан, тусгаарлагдсан, эзэндээ хэрэгтэй алив сайн үйл бэлтгэгдсэн
онцгой үед зориулагдсан сав суулга мэт байна гэж. За энэ ишлэгийг ойлгохын тулд би ахаад уншия. 21-р ишлэлдэр иймд дээрх зүйлсээс өөрийгөө цэвэрлэн хүнл ариусгацсан, тусгаарлагдсан, эзэндээ хэрэгтэй, алив сайн үйлд бэлтгэгдсэн, онцгой үед зориулагдсан сав суулга мэт байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ чэнэс түрүүн хэлсэн нөгөө нэг ийм байшинд олон янзын сав суулга байна. Гэхдээ зарим сав суулга бол онцгой үед хэрэглэгддэг, зарим сав суулга бол энгийн үед хэрэглэгддэг гэж хэлээд байна. Харин онцгой үед зориулагдсан одоо яг нөгөө Паулийн хэлээд байгаа зүйл нь те онцгой үед хэрэглэгдсэн сав суулга мэт бай. Сав суулга мэт байна гэж хэлээд байна. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр ийм онцгой үед хэрэглэгдсэн сав суулга байхын тулд тухайн хүн тэр хэрүүл маргаан гэм нүгэлтэй янз бүрийн асуудлаас өөрийгөө цэвэрлэн, ариусгагдсан, тусгаарлагдсан хүн яг энэ онцгой үед хэрэглэгдсэн, зориулагдсан сав суулга байна гэж хэлээд байна. Тэгэхээр өнөөдөр бид нар өөрснөөсөө асууж болох зүйл нь өнөөдөр би Бурхны өмнө яг тэр хэрэглэгдэх онцгой сав суулга байж чадчихна. Өнөөдөр би бусдаас ялгарх юмгүй зүгээр энгийн сав суулга мэт байна. Өнөөдөр миний зүрх сэтгэл Бурхны өмнө цэвэр зэмгүй байж чадчихна. Өнөөдөр мэдээж хэрэг хүн болгон төгс биш асуудал дутагдaltaй гэм нүгэлтэй асуудал бидний амьдралд гарч ирдэг. Харин энэ дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр Бурхнаар ариусгагдж одоо нэг өсөндөө Бурхны өмнө ирээд гимшээд те Бурхан минь би таны өмнө танд таалагдахгүй ямар нэгэн зүйл байвал та намайг цэвэрлэж, та намайг даруй болгож, миний зүрх сэтгэлийг цэвэрлэж, онцгой үед хэрэглэгдэх тэр сав суулга мэт байлгаач гэж бид нар Бурхны өмнө ирэх хэрэгтэй байна. Та үнэхээр онцгой үед хэрэглэгдэх сав суулга мэт байхыг хүсэж ивэл бид нар энэ зүйлийг тойрох боломжгүй. Бид нар энэ зүйлээр явах хэрэгтэй, нүүр тулах хэрэгтэй, өөрийн гэм нүгэлтэй асуудалтайгаа нүүр тулах хэрэгтэй, тэрийг шийдэх хэрэгтэй, Бурхны өмнө ирээд гимших хэрэгтэй. Улаах хэрэгтэй. Тэгснээрээ Бурхан бид нарыг цэвэрлэх болно гэсэн бас нэг гоё ишлэл байгаа. Би тэрийг уншиж өгье. 1-р Иохан 1:8-аас 9 дээр үг хэлж байгаа вэ гэхээр бид өөрсдийгөө гим нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө хуурч буй хэрэг төдийгүй бидэнд үнэн алгаа. Харин бид гим нүглээ улаан гимшүүл тэрээр итгэмжид зөвхт бол бидний гим нүглийг уучилж биднийг зөвхт бус бүхнээс цэвэрлэнэ гэж хэлж. Тэгээд энэ миний дуртай ишлүүдийн нэг нь баг бидний нэг чэйжлүүл хэрэгтэй ишлүүдийн нэг нь. Энэ юу гэж хэлээд байгаа вэ гэхээр харин бид гим нүглээ улаан гимшүүл бидний итгэдэг Бурхан итгэмжид тэр зөвхт нэгэн бидний гим нүглийг уучилж биднийг тэр бүхий зөвхт бус байдлаас цэвэрлэнэ гэж хэлээд. Тэгснээрээ бид нар Бурхны өмнө тэр онцгой үед хэрэглэгдэх сав суулга мэт байх боломжтой болох юм аа. Тэгэхээр бид нар өөрснөөсөө асуух зүйл нь би яг онцгой үед хэрэглэгдэх сав суулга байж чадж гин үү? Миний зүрх сэтгэл тэ бохор хэр буртагтай зүйлээр дүүрэн байна уу? Эсвэл бас гайгүй байна уу? Эсвэл бас нэг ганц нэг зүйл байна уу гэж бид нар бодох хэрэгтэй. Үнэндээ бид нар бусдаас ялгадах зүйлгүй нэгэн биш те бас Христ итгэгч бус хүмүүсээс ч бас ялгарх зүйлгүй хэрвээ итгэгчд байвал зөвхөн нэг энгийн үед хэрэглэгдэх сав суулгаас ялгадах юмгүй болчихж байгаа. Ахад хэлий өнөөдөр бид нар бусад хүмүүсээс ялгадах зүйлгүй байгаад тэр байтугай Христ итгэгч бус хүмүүсээс ялгарх зүйлгүй байвал энийг бид нар юугаар шинжиж болох вэ гэхээр Бурхны үгийг хэрэгжүүлдэггүй бол гэж хэлдэг. Бид нар Бурханд итгэдэг гэж хэлж байгаа хэрнээ Бурхны үгийг хэрэгжүүлдэггүй бол итгэж хүмүүсээс бид нар ялгарх зүйл байхгүй гэж. Тэгэхээр Бурхны үгийг хэрэгжүүлдэггүй байх биш, хэрэгжүүлдэг байхын төлөө онцгой тэр үед хэрэглэгдэх сав суулга байхын тулд бусад хүмүүсээс ялгарх зүйлтэй байхын тулд бид нэр итгэл сайн мэс чанараа сахих хэрэгтэй. Бурханаас өгсөн зүйлийг бид нэр Бурхны өгсөн заавар үгийг бид нар дагах хэрэгтэй. Итгэлтэй зөв шударга бас ариусгагдж, цэвэрлэгдэж онцгой үед хэрэглэгдэх сав суулга байхыг бид нэр зорих хэрэгтэй байна ах дунараа.
Тэгээ үргэлжлүүлээд харъя. 22 дугаар ишлэлдэр юу гэж байгаа вэ гэхээр залуу насныхаа дур хүслээс зүгт цэвэр бодол санаагаар эзнийг дуудагчдын хамт зөвхт явдал итгэл хайр амар тайвныг мөшгөө гэж хэлж байна. Залуу насныхаа дур хүслээс зүгт цэвэр бодол санаагаар эзнийг дуудагчдын хамт зөвхт явдал итгэл хайр амар тайвныг мөшгөө гэж хэлж байна. Тэгэхээр залуу үед одоо жишээлбэл бодоод үзэх юм бол яг залуу үед бидний тэр нэг хүсэл одоо бүр илүү байна гэсэн. Одоо бидний дур хүслийн нийгэм рүү найз нөхөрлөх гой сайхан зүйлийг хийх хүсэл илүү байна. Харин одоо юу гэдэг нөгөө ахмад хүмүүсийн хувьд бол нөгөө харцангуй тэгээд хүмүүстэй нийлж ингээд оргиж баярлаж хөрөөд баг тийм сонирхол бол хэдүүлэн байхгүй тийм ээ. Бас бас гэр бүлтэй болцсон аль эзээ нөгөө жоохноос агцсан жоохон ингээд юм үзээд одоо нөгөө юм үзээд тулцсан хүмүүсийн хувьд бас харцангуй гайгүй. Гэхдээ яг юм залуу яг эд наснд явж байгаа хүмүүсийн хувьд яг энэ зүйлээсээ бид нэр хол байх юм бол бид нэр хол байгаад харин яах ёстой вэ гэхээр зөвхт явдал итгэл хайр амар тайвныг мөшгөөрэй гэж хэлээд. Тэгэхээр яг энэ залуу насны дур хүсэл гэдэг нь одоо юу гэдэг нэг ганц нэг зүйлээр хязгаарлагдахгүй байх. Бас олон одоо нөгөө нэг бидний амьдрал дээр байдаг одоо залуу хүмүүсийн хувьд хүсэж мөрөөддөг маш олон зүйл байж болно тийм. Одоо тэр бүх зүйлийг дурдуулаас нэлээд олон байх авах. Тэгэхээр тэрийг нэг хилээд байх шаардлагагүй байх. Тэгэхээр энэчнээс гол ойлгох ёстой зүйл нь бид нэр зөвхөн муугаас одоо нөгөө нэг тэр нөгөө дур хүслээсээ зүгтаах биш харин сайныг хөөцөлдөрэй гэж хэлж байгаа. Тэр сайн зүйлийн араас яваарай гэдэг нь зөвхт явдал итгэл амар тайвныг мөшгөөрэй. Тэр зүйлийг өөртөө оруулаарай, тэр зүйлээрээ та хөтлөгдөж тэр зүйлээрээ яваарай гэж хэлээд байгаа. Зөвхөн муугаас зүгтах биш те сайныг хөөцөлдөх. Тэгэхээр муу зүйлээс зүгтэж бид нар сайн зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй зөвхт байдал гэж хэлээд байгаа. Бас цэвэр зүрхээр эзнийг дууддаг хүмүүстэй хамт одоо нөгөө нэг Бурхныг эрен хайдаг яг ийм цэвэр бодол санаатай хүмүүстэй хамт байгаарай. Тэр нөхөрлөл, тэр хүрээл байгаарай гэж хэлж байгаа. Ягаад гэхээр тэр хүрээл, тэр нөлөө бидний итгэлийн амьдрал, бидний цаашдын бас амналт маш чухал нөлөөтэй гэсэн. Хинтээ нөхөрлөл нь бид нар тийм л хүн болдог. Ямар хүмүүстэй ямар орчинд байна бид нэр тэр хүмүүсээс бид нар нэг ялгарах бараг зүйлгүй тэр хүмүүстэй уусах нь бараг илүү байгаад байдаг. Тэгэхээр муу орчин бол бид нарыг хойш нь татан доош нь татан харин сайн орчин бол бид бүгдийг өсгөн бид бүгдийг эрүүл байлганд бид бүгд магадгүй янз бүрийн тийм сэтгэл санааны асуудалтай байвал бид нэр зөв итгэлийн ахан дүүсийн дунд байхдаа бид нэр идэгрэх боломжтой болдог. Тэр нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр энэчнээс магадгүй бас өөр ямар өнцгийг олж харж болох вэ гэхээр бид нарыг ингээд нэг татаад чангаагаад байдаг тийм муу зуршлууд бас байж болно. Тэгэхээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр тэднийг тэр зүйлсээс бид нэр бодитоор хол байх хэрэгтэй. Ягаад гэхээр тэр зүйл бид нарыг Бурхантай ойрох байхад Бурхан руу ойртуулахаас саад болдог. Ягаад гэхээр бидний хувьд тэр нөгөө нэг юм яалж чадаагүй, дийлж чадаагүй асуудал байгаа учраас бид нар тэр зүйл дээр илүү ингээд чангаагдаад таны хонос чинь татаад зулгаагаад байгаа юм байгаа учраас бид нар Бурханы өмнө ирэхэд тэр асуудал болдог гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ бүгдийг зүгээр энгийнээр хэлэх юм бол бид нар муу зүйлсээс зүгтаага зогсохгүй зөв амьдрал руу бүх хүчээрээ зүтгэж тэмүүлж бас зөв хүмүүстэй зөв орчинд итгэлийн анхан дуусын дунд та бүгдийг бас байгаарэ гэж уриалж байна. За өргөжлүүлээд харах юм бол 23 дугаар ишлэл мунхаг утгагүй ярианаас татгалж иймэрхүү юмс зөрчил тэмцэлд хүрэгдэг гэдгийг чи мэднэ. Бас түрүүний нэг маргаан зөрчилтэй холбоотой зүйлийг хэлж байна, тийм ээ. Тэгээд Яаков ном дээр бас юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө та нарын дундах хэрүүл маргааны зөрчлийн үндэс нь юу вэ? Тэр нь та нарын эргэтнүүдэд дайтаад байгаа хүслээс чинь болдог биш илүү гэж хэлдэг. Та нар өөрснийхөө хүслийн төлөө, өөрснийхөө шунлын төлөө гуй залбирдаг болохоор та нар Бурханаас хүлээж авдаггүй гэж хэлж байна. Та нар гуйгаа төлөө авдаг. Ягаад гэвэл бид нар өөрснийхөө хүсэл тааламжид, өөрснийхөө хүсэл сонирхол тэр зүйлийг одоо нэг ашиглаж Бурхан минь
ингээд туслаач би яг энэ зүйлийг хиймээр байна гэж байгаа нь өөрөө бид нар бурхнаас хариулт авдаггүй маа гэж хэлээд байгаа. Та нар гуйдгүй боловч бас хүлээн авдаггүй гэж хэлдэг тийм ээ. За тэгэхээр 24 дугаар ишлэлээр юу гэж байгаа вэ гэхээр эзний зарц хэрэлдэж маргалдах ёсгүй, харин бүгдэд дөлгөөн хандаж заах чадвартай, төвчээртэй байж одоо нэг итгэгч бидний хувьд одоо бурхны хүүхдүүд бид нар яах ёстой вэ гэхээр маргалдахгүй юм байна. Бас бусдад дөлгөөн хандаж заах чадвартай байж, төвчээртэй байж одоо ялангуяа нэг маргалж байгаа үед бас тийм нэг төвчээртэй байна гэдэг бол бас тийм амар биш. Харин бид нар тэгтээ төвчээртэй байх хэрэгтэй, дөлгөөн байх хэрэгтэй. Тэгснээр эсэргүүцтийг төлөв даруугаар заа сургаарай. Тэгэх юм бол магадгүй тэд нэр гимшүүл үнний мэдлэгт иргэн ирэх болно гэж хэлж. Төлөв даруугаар заа сурга. Бурхан тэдэнд үнний мэдлэгт хүрэх гэмшлийг сойрхвол тэд ухаан орж өөрсдөр нь хүслээ үйлдвэрлэхээр олсон авсан сатааны өрхнөөс мултрах юм а гэж хэлж. Тэгэхээр бидний хандлага зөв байгаа төлөв даруугаар бас анхааруул сануулах юм бол магадгүй тэр хүн үнний мэдлэгт ирвэл сатааны тэр өрхнөөс бас ухаан орж бас чөлөөлөгдөх боломжтой гэж хэлж. За ер нь ингээд харах юм бол өнөөдрийн хэлж байгаа текстийн хувьд бид нэр ингээд харах юм бол хэрүүл маргаанаас бид нар хоол байх юм байна. Бид нар бурхны өмнө зүрх сэтгэлээ шалгах хэрэгтэй юм байна. Бид нар бурхны үгдээр төвлөрөх хэрэгтэй юм байна. Аливаа зүйлийг бид нар бурхны үгээр нэгтлэх ёстой юм байна гэж харж байна. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө маргаан мэтгэлцэн бид нарыг ингэж одоо ялангуяа тийм хуурамч үзэл бодол сургаал бидний донд байвал бид нарыг төөрөгдүүлт юм байна. Маш их аюултай юм байна гэж хэлээд байгаа. Тэгээ энэ үнийг жоохон гүнзгийрүүлээд ярих юм бол би түрүү хэлсэнтэй бидний интернет тэр сошиал орчинд орж ирж байгаа тэр мэдээллийн урсгал тэр зүйлийг бид нэр шүүлтүүрдэж авч хүлээгүйгээсээ болоод бидний дотор тэр хуурамч үзэл баримтал тогтдог гэж хэлж. Тэгээ үүн дээр яг би зүгээр нэг жишээ авахад ямар хуурамч үзэл баримтал зарим хүмүүсийн хувьд тогтдог вэ гэхээр одоо нэг зарим хүмүүсийн хувьд одоо янз бүрийн кино үздэг гэж магадгүй те. Зарим хүмүүсийн хувьд одоо ингээд янз бүрийн хүн ухааны юм, янз бүрийн зөвлөгөө сонсдог байж магадгүй. Гэтэ тэр бүгдийг бид нар шүүлтүрдэх ёстой. Тэгэхээр зүгээр би нэг жишээ аваад хэлэхэд нэг хуурамч үзэл бодлын нэг хуурамч жишээ авахад зарим хүмүүс ингэж ярьдаг. Намаа гомдоосон хүн хизээч өөрчлөгдөхгүй гэдэг. Энэ үнэн үү? Энэ хотлоо юм. Энэ бол хуурамч үзэл бодол. Мэдээж эвэрэг одоо энэ буруу дүгнэлтээр магадгүй үндэслэн бид нэр муу сонс эхнэр нөхрийг хагаргах эсвэл өөр хүүхдүүдийг нь эцэг эхийнх нь эсрэг болгох эсвэл чуулганд ямар нэгэн хагарал үүсгэх тийм аюулт. Энэ хуурамч үзэл бодол хэрвээ хүмүүсийн дунд орж ирвэл аюулт. Гэхдээ мэдээж эвэрэг одоо бид нар ойлгоод үзэх юм бол хүн хүнээ өөрчилж чадахгүй. Гэхдээ хүн хүнээ өөрчлөх нь бараг л боломжгүй, харин бурханд бол энэ маш амарх. Юу гэж хэлдэг вэ гэхээр Иремая номын 32:27 дээр юу гэж хэлдэг вэ гэхээр бурхан би бол яагаад бүх мах бодитон бүх хүний бурхан нь би байна. Надад дэндүү хэцүү зүйл гэж байгаа юу гэж хэлдэг. Тэгэхээр бидний нэг яг өөрснийхөө амьдрал нөхцөл байдал дээр ингээд нэг харилцааны зөрчил дундаас бидний нэг магадгүй өөрсөндөө тэр гомцсон гомдлоосоо болоод те миний одоо найз үнэхээр хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна. Энэ хүн ингээл алдагдчихж байгаа юм байна. Аль эсвэл нэг энэ дэлхийн амьдралаар явцсан магадгүй хин нэг бид нар харахтаа магадгүй архинд орсон хин нэг харахтаа тэгээ энэ хүн үнэхээр хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна гэж хэлж болно. Гэхдээ хүнийхээр бол ингээд баг боломжгүй юм шиг харагдчих болно. Гэхдээ бурхан хүсвэл бурхан өөрчлөх боломжтой. Хэрвээ бурхан хүсэх юм бол энэ бурхан бол дэндүү амархан гэж хэлээд байгаа. Тийм учраас бид нэр аливаа зүйлийг бурхны үгээр ингэ шүүлтүрдэж миний дотор байгаа тэр суугдсан үзэл бодол баримтал ер нь яг зөв суусан уу? Бидний итгэлийн амьдралын суурь үнэхээр сайн байж чадчихэв үү? Би зүгээр сая дүнгиж зүгээр нэг жишээг авсан. Өөр бидний нөхцөл байдал дээр ингээд яг ямархуу асуудал ирэх үед бид нэр яг бурхны үгээр шүүлтүрдээд яг бурхны үгэн дээр зогсож чадчихэв үү гэдэг нь маш чухал байгаа.
Тэгээд сүүлийн ишлэгийг уншихад сүүлийн ишлэл дээр 20 дугаар Коринт номон дээр би нэг ишлэл уншия. 20 дугаар Коринт номын 14-өөс бидний тулааны зэвсэг бол мах бодийнх бус бөгөөд харин Бурхны хүчээр элдв цайзыг нураах чадaltaй алив цэцэрэгсэн эсэргүүцэл хийгээд Бурхны тухай мэдлэгийг сөрөгч ихэрхэл бүрийг няцаа санаа бодол бүрийг олзлон авч Христэд дуулууртай болгодог юм аа гэж хэлж байна. Тэгэхээр бидний тэмцэл бидний зэвсэг бол мах бодийн яг хүний эсрэг бол биш, харин тэрний цаанд байгаа тэр хуурамч үзэл бодол алив тэр эсэргүүцсэн Бурхны мэдлэгийн эсрэг, Бурхны үгийн эсрэг алив тэр нэг ингээ маргаан үүсгэж байгаа цэцэрэгсэн эсэргүүцэл байгаад байгаа тэр мэдлэг сөрж байгаа тэр ихэрхэл бүрийг няцааж санаа бодол бүрийг Бурханд олзлуулан дуулууртай болгох явдал юм гэж хэлж байна. Тэгэхээр өнөөдрийн бидний ойлгож болох ёстой зүйл нь бид нэр Бурхны үгэн дээр ингэж маргалдаж ямар нэгэн байдлаар хүн Бурхны үг дээр нэмээд Бурхны үгнээс өөрөөр ингэж нэг эсэргүүцэх ч юм уу аливаа тийм нэг жоохон ихэрхэл байвал тэнд жоохон асуудал байна гэж бид нар бодож болно. Тийм учраас бидний хувьд юуны төрөнд өөрснийгөө шалгах хэрэгтэй байна. Тэгээд өөрснийгөө шалгах гэдэг дээр өнөөдөр би онцгой үед хэрэглэгддэг сав суулга мэт байж чадчихэв үү гэж асуух хэрэгтэй байна. Бусдаас ялгарах юмгүй зүгээр энгийн үед хэрэглэгддэг сав суулга мэт байна. Бурханд итгэдэг хэрнээ Бурхны үгийг хэрэгжүүлдэг үү? Гэхдээ энгийн үед хэрэглэгддэг сав суулга мэт байна. Эсвэл Бурхантай ойрхон байж Бурхныг дагаж, Бурханаас зуурч би энэ итгэлийн амьдрал нь яг Бурхны үгийн дагуу би амьдрал. Тэгээ миний дотор хэрвээ би алдаж унлаа гэхэд би Бурхныхаа өмнө ирээд гимшин, би Бурхны өмнө улаан. Тэгээд Бурхан намайг цэвэрлэж, намайг онцгой үед хэрэглэгдэх сав суулга болгоно гэдэгт бид нар итгэх хэрэгтэй. Тийм учраас магадгүй бид нар нэг номлын турш ингээд олон зүйлийг ярихаар бид нарны авч үлдэж байгаа зүйл нь заримдаа бага байгаад байдаг. Гэхдээ зүгээр нэг зураглыг бариад авчил заримдаа хүмүүс ингээд санаанд үлдчихэд байдаг. За нэг сав суулга яриад ирсэн шүү дээ. Ямар ч л гэсэн би нэг онцгой үед хэрэглэгдэх сав суулга байх хэрэгтэйгээ би ойлгоцсон байгаа. Гэвэл бас болж байгаа. Тэгэхээр хүн чинь нэг ургуулж бодох гэдэг шүү дээ. Ер нь хүний тарих ингэж альва юм ингэж холбож бодож ойлгодог. Тэгвэл нэг юм холбоогүй юм ингэж ойлгоход ингээ энэ тэнд байгаа юмыг ойлгох жоохон хэцүү. Харин ингэж холбож ойлгохтой илүү хүнд үлддэг. Тийм учраас би яг онцгой үед хэрэглэгдэх сав суулга байх хэрэгтэй юм байна гэдэг энэ зураглыг та ойлгоцсон бол та дараа нь бодно. Би онцгой үед хэрэглэгдэх сав суулга байхын тулд би зүрх сэтгэлээ шалгах хэрэгтэй, би гэмших хэрэгтэй, асуудал байвал Бурхны өмнө улаах хэрэгтэй. Тэгээд би яг Бурхны үгийн суурин дээр, Бурхны үгэн дээр би суйрлах хэрэгтэй, Бурхны үгээр би амьдрах хэрэгтэй, бусдаас ялгарах тэр амьдралаар амьдрах хэрэгтэй гэдэг зүйлийг бид нэр өөрсдийнхөө амьдрал дээр бас хэрэгжүүлж бодож тэр зүйлийнхээ араас явах боломжтой. Тэгээ бүгдээрээ хамтдаа яг одоо Бурхан руу бас хандаад залбирая. Тэгээд зүрх сэтгэлээ бас шалгая. Энэ дээр бас юу гэж хэлсэн бэ гэхээр бас зөөлхөн тэр даруй байдлаар бас хандаарай бие биендээ. Бас яг бие биендээ гэхээсээ илүүгээр өнөөдөр миний дотор ямар нэгэн ихэрхэл бардамнал байна уу? Би Бурхны өмнө даруй байна уу гэж асуух нь илүү зөв баг. Тийм учраас бүгдээрээ Бурхны өмнө ирээд би альва нэг мэдлэг ихэрхэл миний дотор юм байвал Бурхан таны үгэнд би дуулууртай биш, таны үгийн үнэнд даруй дуулууртай байхад та биднийг намайг удирдах дагуулж өгөөч гэж бүгд хамтдаа залбирая. За бидний хайртай аав минь, тэгээд бид нар таныхаа өмнө ирж байна. Та биднийг өөрийнхөө хүүхэд болгож авсны төлөө тантай талархъя. Хэдийгээр бид нэр алдаа дутагдaltaй ч гэсэн та бид нарыг хайрлаж байдаг, та бид нарыг эргээсэй гэж хүлээж байдаг, өөртөө нь ирээсэй гэж харсаар байдаг. Эзэн харин бид нар таны үгнээс зөрөөлдөг бол магадгүй хурамч үзэл бодол тэр зүйлээр бид нэр хөтлөгдөж явж байгаа бол эзэн та биднийг уучлаарай. Бид нэр өөрснийгөө ойлгохгүй магадгүй тэр үзэл баримтлаар явж ивэл эзэн та бид нарыг даруусгаж таны үгийн үнэн дээр зогсоход та биднийг хөтлөн дагуулаарай. Таны үгэнд бид нар дуулууртай байж таны үгийн дагуу
амьдрахад эзэн та биднийг сургаарай. Яагаад гэвэл таны үгийн дагуу амьдрах нь өөрөө ерөөд учраас, өөрөө онцгой тэр амар тайван учраас, өөрөө тэр хэлхийн үгээр хэлхийн аргагүй сайн сайхан зүйл нь бидний амьдрал дээр ирдэг учраас эзэн бид нар таны үгийн дагуу байж онцгой үед хэрэглэгдэх тэр савсуулах мэд байхыг хүсэж байна. Эзэн та бидэнтэйгээ хамт байж өгөөрэй. Та ариун сүнсээрээ биднийг хөтлөн дагуулж өгөөрэй. Бидний зүрх сэтгэлд өөрчлөлт, та шинчиллийг авчирч өгөөрэй. Аливаа хуурамч бодол үзлийг эзэн Есүс Христийн нэрээр нурааж байна. Загалмай дээр ялсан ялалтыг Есүс Христийн үхэл ба амьлалтыг тунхаглан залбирч байна. Аливаа хуурамч үзэл бодол санааг амьд бүл чуулганд байгаа бол та нурааж өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр гуйн залбирч байна. Тэгээд энэ бүхний эцэст Бурхан тань талархал нь байж хүмүүсийн амьдралд үр жимс нь байх болтугай гэж гуйн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Аамен.